103 дугаар анги. Сүүлчийн алхам. 5 дугаар төвшний сүнслэг дайчин энд юу хийж яваа юм бэ? Мин гэр бүлийн минлийн хүртэл дөнгөж төгс сүнслэг шав байсан шүү дээ гэж бүлгмийн насны яхаа мэдлгүй тэнэгэлзэн зогсно. Бас ихэнх оролцогчид 3-7 дугаар төвшний сүнслэг шав учраас Йоанны хүчийг харж чадахгүй байсан юм. Би тэр мөнгөн мод руу алхахад л болно үстэй гэж Йоан асуухад бодолд автж байсан хүмүүс гинт ухаан оров. Тийм ээ, чи 20 алхаж чадах юм бол тэнцэнэ. Йоан толгой дохиод ус руу оров. Тэр хэр бол алхах бол тэр 5 дугаар төвшний сүнслэг дайчинч хэлээ энэ шалгалтанд цэвэр авиасыг шалгана гэж насны сонирхол төрөх ба түүний хэр хол явах гэхээс догдолж байв. Тэр үед Йоан эхний алхмаа хийв. Энэ яг л устаа гутсан дээр явж байгаа юм шиг гэж Йоан бодно. Эхний алхмаа хийчгээд Йоан 2 тэгээд 3 4 гих мэтчлэн 20 хүртэл алхав. Энэ хинбэ? Дагин минь шиг амархан 20 алхачлаа шүү дээ. Нүрээ нуусан учраас хэлж мэдэхгүй юм. Оролцогчид түүнийг зугаалж яваа мэт 20 алхахад гайхсан тэр. Йоан үргэлжлүүлэн 50-аар алхасаар л 21, 22, 23, 28, 29, 30 алхасны дараа Йоан зогсолтгүй үргэлжлүүлэн алхасаар л байв. Тэнгэр минь тэр зогсолтгүй 35 алхачихлаа. Арай энэ залуу дагин миньтэй дүүцхүүц авьяастан гэж үү? Хаха тэр юу л бол? Дагин минь бол жинхэнэ авьяастан 15 алхмын зөрүү их биш санагдахч тэнгэр газар шиг ялгаатай шүү. Би түүнийг 40 алхмаас өмнө зогсно гэж мөрөөцөө. Би түүнийг 45 алхаж чадна гэж мөрөөцлөө. Оролцогчид хоорондоо түүн дээр мөрөө тавьчих хооронд Йоан үргэлжлүүлэн алхам. Удалгүй Йоан ямар ч асуудалгүй 45 алхав. Удалгүй хэд алхаад 50 алхам хүрч дагин миньтэй дүүцэж ирэв. Бурхан минь, эхлээд дагин минь харин одоо энэ нууцлаг залуу 50 алхам хүрчихлээ. Оролцогчид баярлах зур Йоан урагш алхасаар л байв. Тэр явсаар л байв. 51, 52, 53, 54, 55. Мөнгөн нуур Йоан 60 алхахад мөчөж чичирч эхлэв. Би одоо ч өөр зүйл мэдрэхгүй байна. Ямар нэг алдаа гарсан юм болов уу гэж Йоан хөмсгөө зангитан бодох ба бусад оролцогчид урагш алхаж чадахгүй зовж байсан байтал өөрөө 60 алхаж байгаа тохиолд юу ч мэдрэхгүй байгаад гайхширна. Йоан юу ч мэдрэхгүй байгаа тул үргэлжлүүлэн алхав. Удалгүй тэрээр 75 дахь алхмаа хийж бусдыг алмааруулах нь тэр 75 алхам. Энэ залуу 75 алхачлаа. Тэр бол жинхэнэ гоц авьяастан 1000 жил. Өөр хин нэгэн 75 алхам хүрээгүй 1000 жил болжээ гэж настаа амдаа бовтно. Гэвч Йоанд нуур түүнд зөөлөн хандаад байна уу гэлтэй санагдж байсан учраас үргэлжлүүлэн урагш алхана. Тэр мод руу явж байна. Тэр магадгүй чадах бах 75 алхам хангалттай бишрмээр зүйл. Арай тэр луугийн мөн чанар сүмийг үүсгэн байгуулагчтай адил 100 алхаж чадна гэж бодсон юм бах та. Тэр модноос 25 алхам л дутуу байна. Гэхдээ цааш алхам бүр 70 гаталж байна уу гэлтэй хүнд урагшлах тусам хэцүү болох болно. Түүнийг 90 алхам өргөхгүй гэж мөрөөцөө. Түүнийг 80 алхаа зогсно гэж 100 алт тавилаа. Тэр 90 алхаж чадна гэдэгт 50 алт тавилаа. Би түүнийг модон төрнө гэж 10 алт тавилаа. Оролцогчид дахин бооцоо тавьж эхлэв. Йоан үргэлжлүүлэн мод руу удаан алхах боловч түүнд ямар ч дарамт мэдрэхдэггүй л байлаа. Энэ хамгийн амархан шалгалт байна гэж Йоан бодонгоо 90 дахь алхмаа хийв. 90 алхам. Тэр түүхэндээ модонд хүрсэн 2 дахь хүн болжлоход 10 алхам л үлдлээ. Бүгд л Йоанны оронд алхаж байгаа мэт сандарч эхлэв. 91, 92, 93. Түүний алхам бүр газар дөргөөж харин түүнийг 95 алхахад нуурын нөгөө захт байх мөнгөн мод гялалзж эхлэв. Юу болоод байна гэж бүлгмийн настан гайхан балмагдав. Гэтэл Йоан гялалзах модыг үл тоон урагш алхасаар байв. 96, 97, 98 алхам. 98 дахь алхам дээр тэр мод цуурч тэрхүү цуурхаа дундаас алтын шаргал гэрэл хаццарна. Йоан 99 алхахад мод тэр чигээрээ цуурав. Сүүлийн алхам гэж Йоан амдаа бутнаад 100 дахь алхмаа хийж уснаас гарч модны хажууд ирлээ. Йоан 100 алхах тэр мөчөд мөнгөн мод дэлбэрч алтан мод болон хувирах нь хүн болгоны амыг ангайлгав. 104 дугаар анги. Тэдний үүсгэн байгуулагчтай зэрэгцэх авьяаслаг нэг. Тэр үнэхээр чадчихлаа. Тэр үнэхээр 100 алхам мөнгөн модонд хүрчихлээ. Шалгалтыг алсаас ажиглаж байсан настангууд хэлэх үгүй болтлоо шоконд оров. Мөнгөн модонд юу болчих вэ? Яагаад алтан шаргал болов? Үндэслэгч анх 100 алхаж модонд хүрэх үед тийм зүйл болсон гэж тэмдэглэж үлдээгүй байсан. Модны талаар мартаж үз. Үндэслэгчтэй дүүцхүүц авьяаслаг нэгнийг оллоо шүү дээ. Бид энэ талаар удирдагч болон их настанд хэлэх хэрэгтэй. Бид ийм авьяаслаг нэгнийг алган дээрээсээ алдаж болохгүй шүү дээ. Бүлгмийн настангууд унаж тусан бүлгмийн удирдагч болон их настан болохоор гарч авдав. Тэр үед Йоан нуурыг гатлан мөнгөн модны алтан мод болгосон ч тэрийг үл тоон буцаж алхан насан дээр очив.
Би 75 алхсан байхад онцгой саваг авч олон үстэй гэж Юан асуух ба өөрийнх нь 100 алхсан тэрхүү амжилт юу ч биш мэт царайлна. Тийм ээ гэж настаа шулгана. Хэсэг хугацаанд сандарч байснаа настан цагаан өнгөтэй хаш саваг салганан байж түнд өгөв. Мэ гэж бүлгмийн настан эзэндээ өргөлөгч буй мэт бүхийж өгөв. Баярлаа гэд Юан бусад саваануудтай хамт хийлээ. Юан цагаан савааг далд хийсний дараа хаалга руу алхав. Түр хүлээ. Чи хайчих гэж байгаа юм гэж бүлгмийн настан түүнийг гинт зогсов. Би шалгалтыг давсан биздэй гэж Юан гайхан асуув. Чи дараагийн шалгалтанд орох гэж байгаа юм уу? Тэг шаардлагагүй гэж бүлгмийн настан толгоос гисрээд чи бол үндэслэгчээс хойш 100 алхаж садсан царын ганц хүн. Чи яасан ч вэ бүлгэмд тэнцэх учир шалгалт өгөх хэрэггүй. Би дараагийн шалгалтанд орох хэрэггүй гэж өгөө гэж Юан хөмсгөө зангидах ба яаж сүүлчийн хаш савааг авах юм бэ гэж бодно. Хэсэг чимээгүй байснаа Юан би тэнцсэн ч гэлээ сүүлийн шалгалтыг өгмөр байна. Би энэ хүртэл ирчихсэн учраас дундаас нь болох надад сайхан санагдахгүй байна. Дээрээс нь би туршлагатай болох гэж энэ бүхнийг хийж байгаа учраас энэ мэдрэмжээ алдмааргүй байна. Үүнийг туршлага болохын тулд хийж байгаа гэж настан гайхан зогсно. Гэвч хэсэг бодсны үр дүнд энэ байж болох мэт санагдах ба ямар ч 5 дахь төвшний сүнслэг дайчин зориггүй бол ингэж цагаа өрөхгүй шүү дээ. Магад бэлтгэл хийж яваа хүчрэг гэр бүлийн залуу эзэн ч юм билүү. Тэгээд л нүрээ нууж шалгалтанд орж байгаах гэж настан бодов. Шалгалт өгөх гэж байгаа юм бол өгдөө. Чи хүсэж байгаа бол би чамайг зогсоохгүй. Ямар ч үр дүн гарсан чи манай бүлгмийн шав болчихсон гэдгийг санаж ав гэж настан түүнд сануулв. Баярлаа гэж Юаны толгой төхөөд дараагийн шалгалтыг өгөхөөр яв. Чи итгэлтэй байна уу? Хин нэгэн үнэлгээний нуурыг гаталж мөнгөн модыг алтан мод болгосон гэж бүлгмийн өдөртөгч Лонги Жун настангуудаас нухацтай царай гарган асуув. Та өөрөө хар өдөртөгчөө гэд настан ажиглагч Эрдэнэс рүү заав. Гэд Лонги Жун хөмсгөө зангитан бодолд оров. Тэр оролцогч нэр нь хин юм. Богино цагаан сахал хүстэй хөгшингийн тасав. Настангуудын нэг нь их настанд тэр өөрийгөө Юан гэсэн түүний жинхэнэ нэр мөн эсхийг мэдэхгүй байгаа ч тэр 5 дахь төвшний сүнслэг дайчин. Түүний Юан гэдэг гэж юу? Бас 5 дахь төвшний сүнслэг дайчин гэж хөгшин зог тусан хэлв. Ямар нэгэн зүйл болоо юу Шуан настан гэж Лонг Үжин түүний хачин байгааг анзаараад асуув. Хэсэг хугацааны дараа Шуан настан игнээд алдаад түүнийг шинжлэх хэрэггүй би түүнийг мэдэх юм байна. Юу? Та түүнийг мэддэг гэж юу гэж өрөөнд байгаа бүх хүн гайхширхан тэр. Шуан настанд толгой тохиод тийм ээ тэр бол миний ач охин Шуан ухааны найз. Ач охин минь саяхан Юан гэдэг залуу манай бүлгэмд ирэх үед сайн хандаараа гэж загсан юм. Гол шив Шуаны найзаа тэрхүү мэдээг сонссон наснууд инэх эсвэл уйлхан зэрэгцэн тэр. Учир нь тэд бүхэл өдөржингөө Юан туршуул муу эсэх талаар судалсан бөгөөд эцэст нь Шуан гэр бүлтэй холбоотой байх юм гэж санаагүй хэрэг. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 105 дахь анги сүүлчийн шалгалт. Одоо бид энэ гоц авьяасны хин гэдгийг мэдсэн юм чинь яг өдөртөгчөө гэж нэг настан гинт асуув. Та юу гэж бодож байна Шуан настаа? Тэр ерөнхийдөө таны хүн учраас та яах бодолтой байна гэж Лонг Үжин түүнээс саналаа асуув. Шуан настан мөрөө авчаад би яаж мэдхүү? Би түүнийг яах гэж ирснийг ч мэдэхгүй. Түүнтэй ярилцаж үзэж шийдэж болох юм. Тэгээд үргэлжлүүлэн тэр хооронд өдөртөгч та луугийн сүмийг нээхдээ бэлдэх хэрэгтэй. Энэ хүү сүүлийн онцгой савааг цуглуулна гэж над совин төрж байна. Луугийн сүм гинэ тэр газар орох хэрэгтэй хүн гарч ирлгүй их удаж гэж Лонг Үжин нэмсгэлэн үргэлжлүүлэн тэр сүүлийн савааг авч чадаагүй байсан ч би түүнийг луугийн сүмд оруулах болно. Хэрэг үндэслэгч байсан бол бас ийм шийдвэр гарах байсан байх. Тэгээд хэсэг чимээгүй байснаа бас энэ Юан гэх залуу талаар нийтлээс нууцлахыг хүсэж байна. Одоохондоо бус бүлгэм түүний талаар мэдхийг хүсэхгүй байна. Харин мэдэх үед тэдэнд яггүй цочрол өгөх болно. Цочрол өгнөө арай та түүнийг ирэх сард болох нууцлаг нутаг руу явуулах гэж байгаа юм уу? Тэр үед шав болоод дөнгөж сар болж байх болно. Гол шав нар мах цусаа эдэн байж бэлдсэн байтал шин шав орж ирээд нэг зайг нь бүглэхэд дургуул байх болов. Бас хэдхэн зай байгаа учраас асуудал болох ах гэж Шуан настан цочролтой хэлв. Гол шав нар баярлахгүй байлаа гэж юу гэж. Хэрв тэд дургуй байвал үнэлгээний нууранд очиод 100 алах гэж хэл. Тэд гомдолтой байлаач тулаанчдын ертөнц авьяастай нэг илүүд үздэг. Тиймээс тэд түүнийг илүү авьяасгүй бол гомдлох хэрэггүй гэж Лонг Үжин ширүүн өнгөөр хэлв. Тэнд байсан настнуудын бие рүү гарцгаана. Юан шиг авьяаслыг нэг нууцлаг нутагт ороход эсэргүүцэхгүйч өөрсдийн шав нартай энэ талаар хэлэх хэсгийг мэдэхгүй байв. Лонг Үжин тэдний бодилсан царайг харан тэд нар та нарын шав байлаач одоогоор хэлээгүй байсан дээр шүү. Үгүй бол тэдэн сөргөөр нөлөөлнө. Луугийн мөн чанар сүмд оролцох эрх 3 эрх л байгаа.
Юан нэгийг нь авсан учраас 2 гол шавьл үндсэн эрхийг авах болно. Тэдэнд нэг эрхийг өөр шавь авчихсан гэж хэлж болох ч хин гэдгийг нь хэлж болохгүй. Мэдлээ удирдагчаа гэж бүлэгмийн наснууд түүний тушаалыг дагахаар болов. Харин одоо энэ гоц авьяаст нь сүүлийн шалгалтанд ямар үр дүн гарахыг харцгаая. Тэр биднийг дахин гайхшруулах болов гэж Лонг Үжин болон бусад наснууд ажиглаж эхлэв. Тэр үеэр Юан дөнгөж хаалгаар орон дараагийн шалгалт авах газар ирсэн ба том хоосон өрөөний голд чулуун том самбар байхыг тэрхүү чулуун самбар нисэж буй сэлэн бүлгмийн чулуун самбартай адилхан боловч нэр бичээгүй харин ойлгомжгүй тэмдэгтээр дүүрэн байв. 3 шалгалтыг давж сүүлийн шалгалтанд ирсэн чинь баяр хүргэе гэж царайлаг бүсгүй түүний ухтаа ав. Энэ сүүлийн шалгалт гэж юу? Бусад оролцогч таана байна гэж Юан өөр хин нэгнийг хараагүй тул асуув. Сүүлийн шалгалт 50 байдаг тул төвлөрөл шаарддаг учраас оролцогч тус бурдаа өөр өрөөнд шалгалтаа өгнө гэж бүсгүй хариулав. Намайг Шүэжи гэдэг би энэ шалгалтыг хянах болно. Чамд эхлээд ямар шалгалт болон яаж тэнцэх ёстой гэдгийг чинь тайлбарлаж өгье гэж Шүэжи өрөөний голд байгаа чулуун самбар руу заагаад энэ чулуун самбар манай бүлгмийн олон техникийг агуулж байгаа. Чи хийх ёстой зүйл бол чулуун самбар чамд үзүүлсэн техникийг ойлгож сурах юм. Чулуун самбар чи өмнөх шалгалтуудыг хэр өгснөөс шалтгаалan чамд техник харуулах учраас өмнөх шалгалтуудтай сайн байх тусам илүү хүчтэй техник үзүүлнэ гэсэн үг. Харин яаж тэнцэх вэ гэвэл чи над үзүүлсэн техникийн 10%-ийг ойлгох ёстой. Өөр асуух зүйл байна уу гэж Шүэжи яриагаа дуусгав. Би 10%-ийг л ойлгох ёстой гэж юу? Тэгвэл онцгой савааг авахын тулд хэр их ойлгох ёстой юм гэж Шүэн асуув. Тусгай саваа гэж Шүэжи гайхах ба тэрээр шалгалт хянаж эхэлснээс хойш анх удаага ийм асуулт сонсож байгаа нь тэр юм. 106 дугаар анги. Ойлгоцын чулуун самбар. Шүэжи хэсэг чимээгөө зогсож байснаа түүнд харуулна. Онцгой савааг авахын тулд чи үзүүлсэн техникийн дор хаяж 70% сурах ёстой. Дээрээс нь чамд 7 хоногийн хугацаа байгаа шүү. Хүчтэй техник үзүүлэх нь чамд сайн ч хэлээ чи илүү их хугацаа зарцуулна гэсэн. Гэхдээ чамд ямар ч техник үзүүлсэн бай тавигдах шаардлага өөрчлөгдөхгүй. Ойлголоо гэж Юан толгойд өгөв. Сайн байна. Чамд өөр асуулт байна уу? Байхгүй шалгалтаа эхэлцгээе. Чамд чулуун самбар техник харуулах тэр мөчид цаг явж эхлэх болно шүү. Би хэр их сурсан гэдгээ яаж мэдэх юм гэж Юан түүнээс асуув. Чулуун самбар үр дүнг гэрэл цацруулж мэддэг юм. Цагаан гэрэл гарвал чи 10% сүрсэн гэсэн. Ногоон гэрэл 20%, 25%, цэнхэр гэрэл 50%, улаан гэрэл 75%, 80%-ээс хойш самбар хар гэрэл цацруулах ба 90%-ээс дээш алтан шар гэрэл цацруулна. 100% болвол яах вэ гэж Юан сонирхоо асуув. 100% урд нь болж байгаа учраас би мэдэхгүй. Үндэслэгч 7 хоногт 90% л хүргэж байсан учраас үндэслэгч хүртэл мэдэхгүй гэж Шүэжи толгойс хэсрэв. Удалгүй Юан чулуун самбарын өмнө очиж зогсов. Чиний үр дүнг шалгаж чамд тохирох техникийг хайж байгаа учраас түр хүлээчих гээд Шүэжи сандал гарган ирэн суув. Хүлээгээрээ энэ залуу чинь 5 дахь төвчний сүнслэг дайчин юм уу? Түүний хүч надаас 2 төвшин илүү юм байна шүү дээ гэж Шүэжи түүний хүчийг олж мэдээд шоконд орхон тэр хидтэй юм бол түүний хоолой надаас залуухан сонсогдож байсан гэж Шүэжи дотроо дуу алтна. Тэр үеэр бүлгмийн наснууд хоорондоо мөрийцөв. Би түүнийг 7 хоногт 50% сурна гэж 100% нэмэр оноо тавилаа. Түүнийг би 70% сурна гэж 50% нэмрээ оноо тавилаа. Та нар түн тэгтлээ найдаж байгаа юм бол би түүнийг 50% ч хүрэхгүй гэж 100% нэмрээ оноо тавилаа. 90% хүрнэ гэж 1000 оноо тавилаа гэж Лонг Үжийн наснуудыг мэл гайхшруулах нь тэр. Шүэн настан та яаж мэдэх юм? Мөрий тавьмаар байна уу? Зөв таасан бүх оноог авахулна. Гэж Шүэн настан Юаны дүрсийг харж байгаад тэгвэл би түүнийг түүхэндээ 100% хүрсэн анхны хүн болно гэж 500 оноо тавилаа. Юу? 100% гэж өрөөнд байсан бүх хүн түүний нүдэн томорч ирээд харах нь тэр. Шүэн настан түүнийг хит үнэлээд байгаа юм шүү. Тэр үндэслэгчтэй дүүцхүүц чадварлыг нэгэн жилээ үндэслэгч 7 хоногт 90% л хүрч байсан. Дээрээс нь түүний өмнөх шалгалтуудын үр дүнг бодоод илүү хүнд техник харуулах нь ойлгомжтой. Лонг Үжийн ч бас хошуу нэмэн би шинэ настантай санал нэг байна. Түүний өмнөх үр дүнгээс болж тэнгэрлэг ангилал биш юм ахэд газар ангиллын чадвар харуулж таарна. Гэхдээ би хин нэгэн тэнгэрлэг байтугай газар ангиллын техник 7 хоногт сурсан гэж дуулаагүй. Яг олныг сөрж гимээл жинхэнэ мөрий олон эцтэй гэж Шүэн настан иний талдав. Ингэхэд чулуун самбар дээд тал нь ямар ангиллын чадвар харуулдаг юм. Би 300 жилийн өмнө газар ангиллын чадвар харуулж байсныг л мэдэх юм байна. Шүэн настаа асуултыг сонсоод Лонг Үжийн луугийн мөн чанар сүм байгуулагчнаас хойш тэмдэглэлд 3 хүнд л тэнгэрлэг ангиллын техник харуулсан гэдэг. Харин үндэслэгчийн хувьд түүнд ариун ангиллын техник харуулсан гэлцдэг. Ариун ангиллал гинэ гэж Шүэн настан
нухацтай царайлага амандаа бовтнов. Тэр үед Юан чулуун самбар түүнд ямар техник харуулгыг төвчээртэй хүлээн зогсоно. 10 орчим минутын дараа чулуун самбар дээр олон мөр тэмдэгтүүд тодорч гарч эхлэв. Чулуун самбар чиний техникийг сонгосон байна. Цаг явж эхэллээ. Чам 7 хоног л байгаа гэдгийг сайн санаарай гэж Шөөжи түүнд сануулав. Юан шуудхан завлан сууж самбарын оноог ширтэн. Хэсэг хугацааны дараа тэмдэгтүүд гарч ирэхээ байлов. Тэрээр анхандаа ойлгохгүйсэн ч хэсэг ширтснийхаа дараа тэмдэгтүүд нийлж хэлбэрт оров. Тэрхүү өөрчлөлтийг зөвхөн Юан л харж байсан юм. Луугийн ширтэлт гэж Юан амдаа бовтнох ба тэрхүү хэлбэр түүнд нүдшиг болж харагдаж эхлэв. Юан тэрхүү техникийн нэрийг мэдэх тэр мөчид чулуун самбар цагаан туяа гаргаж эхлэхэд бүгд балмагтхан тэр байж боломгүй юм. Тэр эхлээд 15 минут л болсон шүү дээ гэж Шөөжи цэцэрдсэндөө суудлаасаа босов. 107 дугаар анги. Луугийн ширтэлт. Юу? Яаж би хий юм хараад байна уу? Эсвэл чулуун самбар цагаан туяа гаргаад байна уу? Тэр суугаад хагас цагч болоогүй шүү дээ гэж наснангууд шуугилдаж эхлэв. Энэ залуу гэж Лонгвижийн зог тосон зогсно. Энэ бол жинхэнэ гоц авьяасны илэрлэл гэж Шуан настай инээмсэглэн хэлв. Тэр үед Шөөжи сүнс харсан мэт алмаар нь зогсно. Байж боломгүй юм. Тэр яаж ийм хурдан 10% сурчих вэ? Хамгийн муу техник байсан ч ийм хурдан сурах учиргүй дээ. Харин Юан чулуун самбарыг нэвч ширтэх ба чулуун самбар дээр гарч ирсэн нүд ч бас түүнийг цоо ширтэн. Цаг өнгөрөх тусам нүд улам бодит амтай мэт болж ирэв. Юан үргэлжлүүлэн цаг гарan ширтгэж чулуун дээрх нүд алтан шаргал болж ирэв. Удалгүй чулуунаас ногоон гэрэл цацарч Юан 25% сурсан гэдгийг илтгэн. Тэнгэр минь тэр 25% сурчлаа гэж бодоод Шөөжи амаа дарах ба золтоол өрөлчихсөнгүй. 25% тэр айлид 25% сурчлаа гэж өөр газраас хянаж байсан наснууд түүнд цаад болохгүй тулд хамаг чадварлаараа өрөлцгөөно. Ха энэ байдлаар бол 7 хоног тэр чигээр сурчих юм байна гэж Шуан настай инээж байснаа үргэлжлүүлэн 7 хоногч магадгүй болохгүй бах. Гэж Лонгвижийн Юаны дүрсийг нухацтай ширтэн. 2 цагийн дараа чулуун самбар дээрх нүд дахин өөрчлөгдөх ба энэ удаад самбараас гарч ирэв. Юан тэрхүү өөрчлөлтөнд цочирдсан боловч хараагаас салгалгүй ширтсээр л байв. Түүнчлэн тэрхүү нүд амьд мэт харагдах боловч яг мэдрэх юм бол амьгүй байх бөгөөд бодит мэт урлагийн бүтээл шиг байсан юм. Юан ахин нэг ширтгэхэд нүдний дарамт мэдэрч эхлэв. Анхандаа багахан мэдрэгдэж байсан боловч удаан ширхэх тусам дээд оршихуй дорд нэг харж буй мэт санагдаж эхэлнэ. Гэвч Юан тэрхүү дарамтыг үл тоон үргэлжлүүлэн ширтсээр л байв. Бүүм! Үргэлжлүүлэн хэсэг ширтсний дараа нүднээс алтан шаргал гэрэл цацарч Юан нэг мэтгэд оддоор хүрээлүүлсэн огторгойд ирсэн баха чулуун самбар олон Шөөжи түнд үл харагдана. Юу гээч гэж Юан эргэн тойрноо бодлон харна. Хэсэг хугацааны дараа түүний анхаарлыг нэг зүйл татаж Юан эргэж харав. Юан эргэн харахад маш том бит нисэж байсан ба тэрээр цочиндоо муур шиг хамаг өснө босно. Энэ луу юу гэж Юан багада үзэж байсан киноноосоо санав. Гэвч энэ луу түүний мэдэх луунаас илүү том баха нүд нь бүхэл бүтэн гариг шиг биеийн тэр хол үргэлжилсэн урт байв. Тэр үеэр Шөөжи түүнийг нүдэн ансан байгааг анзаарах ба чулуун самбар ахин өнгөө хувиргав. Цэнхэр гэрэл тэр 50% сурчхаж дотроо уул галдах ба цочирдсондоо хойноо байсан сандлыг налан онов. Харин ажиглалтын өрөөнд наснууд энэ удаа чимээгүй байх ба чулуун самбарыг нухацтай хичин ширтэн. Тэр эхлээд 6 цаг л болж байхад аль хэдийн хагасаас илүү эсхийг сурчглаа. Энэ байдлаар тэр түүхэндээ анх удаа 100% сүрсэн нэгэн болох нь бүр нэг хоногт ч хүрэхгүй бохирхээр байна гэж Лонгвижийн дотроо бодов. Хайртай ач охин минь чи энэ мангасыг хаанаас олсон юм бэ гэж Шуан настай инээмсэглэн. Тэр үед Юаны бодол дотор луу хэмжээшгүй том боловч Юан түүний нүд рүү үргэлжлүүлэн ширтсээр байв. Хүмүн чамаа хэн гэдэг вэ гэж луу гинтхэн ярив. Хөөх чи ярьж чаддаг юм уу гэж Юан баг зэрэг цоцорсон боловч үргэлжлүүлэн намайг Юан гэдэг. Юан чи луугийн ширтэлтийг сурч буй хоёр дахь хүн боллоо. Эхнийх нь Лонгчин гэдэг хүн байсан юм. Гэвч түүний ойлгох чадвар чинийхтэй харьцуулахад юу ч биш юм. Тэр 3 өдөр болж байж энд ирсэн бол чи хэдхэн цаг болно лоо. Бас тэр намайг анх хараад цочирдсондоо би энэ хүсчихсэн гэж луу чангаар хэлэхэд эргэн тойрны гариг эрхэс чичирхийлнэ. 108 дугаар анги. Гариг. Чи жинхэнэ юм уу гэж Юан луунаас гинтхэн асуув. Үгүй би бол ердөө хий үзэгдэл. Тэглээгээд би оршдгүй гэсэн үг биш юм. Хэрвээ чи дээд тэнгэрт очиж чадвал жинхэнэ намайг олж магадгүй. Харин тэр мөчид чи одоогийнх шигээ 50 зогсож чадахгүй л болов гэж луу өнгөрөн хэлэх ба Юан бусад хүмүүс шиг түүний сүр жавхлан төрхийг хараад айж цочирдоогүй түүний бахархлыг сэвтээсэн юм. Чалчиж боллоо хүмүн. Энэ агуу би чамд луугийн ширтэлтийн сүр хүчийг үзүүлэе гэж луу тэртээ тарагдах том гариг руу хараад тэр одыг харж байна уу? Луугийн ширтэлтийн өмнө бол
том чулуунаас өрцгөө гэж Луугийн нүднээс гэрэл цацран үл үзэгдэх туяагаар тэрхүү гариг руу галлав. Хормын дараа бүүм. Дэлхийгээс 10 дахин том гариг дэлбэрч тоолж боломгүй олон хэсэг болон хуваагдаж харанхуй дуусан алга болов. Тэрхүү дайралтын дөргөлд Йоаныг хойш 10 миль шидэв. Мэдээж Луугийн хэмжээшгүй биеийн хажууд Йоанны хөдлөөгүй мэт харагдана. Тэрийг харсан Йоанны нүдэн томорч аман ангайна. Энэ бол Луугийн ширтэлтийн дээд хүч. Анхандаа бол чи харцаараа зүгээр л хүмүүсийг айлгана. Гэхдээ чи илүү сайн ойлгох тусам харцаараа ч хүмүүсийг алж чаддаг болно гэж Луу хэлв. Харцаараа хүн алнаа. Тэр чи хүчтэй сонсогдож байгаа боловч бас аюултай сонсогдож байна гэж Йоан зог тусан амдаа бутнав. Ямар ч тач ахаад хэдэн удаа үзүүлж болох уу? Ахаад хэдэн удаа үзэж байж сурах бах гэж Йоан Луунд гинвүү царайлаа хэлв. Хэдэн удаа ха гэж Луу гинтийн инээж эхлэх ба түүний инээдээс болж огторгой чичирч Йоанны дотор эрэхт нь байрээсэлж буй мэт болох боловч ягаад ч юм түүнд гимтэл учруулсангүй. Луу инээдэд дарчгаад дудалгүй чухал царай гарган чиний ойлгох чадвар магтмаарч гэлээ өөрийгөө бүүд үйл игэл хүмүн. Чиний өмнөх хүн хэдэн 100 мянган удаа үзэж байж нэгэн ойлгож эхэлсэн. Харин хэдэн сая удаа үзэж байж хэрэглэж чадахгүй болсон юм шүү. Хэдэн сая гэхдээ түүнд 7 хоногийн хугацаа л байсан биз дээ. Богино хугацаанд тийм олон удаа үзэж байх боломжгүй гэж Йоан эргэлзэн шуудхан асуув. Бид одоогоор чиний бодол дотор байгаа учраас энд цагийн урсгал өөр. Чи хүсвэл энд олон жил байж болох ч харин гадаад ертөнцид хэдэн цаг өнгөрсөн байх болно гэж Луу хэлв. Юу би хэдэн жил сурч болно гэж юу гэж Йоан асуув. Тийм ээ. Гэхдээ чиний сүнс болон оюун ухааны хүч хангалттай байж гэмээн чи удаан тисэн. Чиний сүнслэг дайчин бахад нөгөө хүн сүнслэг агуу мастер байсан юм шүү. Чиний одоогийн хүчээр чи энд хэдэн 7 хоног л байж чадна. Тэр хугацаанд чамд хэдэн мянган удаа л үзүүлж чадах бах. Хэдэн мянган нэ тэр чинь хангалттай гэж Йоан 50 толгойд өгөв. Луу аврах том нүдэрээ түүн рүү ууралсан шинжтэй эсэг ширтэж байгаад чи нэгэнт л тийм амархан сурчхна гэсэн итгэлтэй байгаа юм бол надтай мөрөөцөл яаж байна? Мөрий гэхдээ чи хий үзэгдэл үздэй гэж Йоан хэлв. Би хий үзэгдлээ гэж болох ч надад үлдсэн хүч бий. Чамд би бие махбодороо тусалж чадахгүй ч энд надад хийж чадах зүйлс бий гэж Луу хэлв. Тэгээд үргэлжлүүлэн хэрв чи 10,000 удаа үзүүлэхээс өмнө Луугийн ширтэлтийг сурч чадвал би чамд онцгой зүйлийг өгье. Харин чи хожигдвол чи надад хийж чадах зүйл байхгүй учраас чамд алдах зүйл үгүй. Тиймээс чамд л хожоотой гэсэн үг. Чи юу гэж бодож байна? Йоанд алдах зүйл байхгүй учраас толгой дохиод болж байна гэлээ. Сайн байна. Тэгвэл сайн хараарай. Би одооноос Луугийн ширтэлтийг зогсолтгүй хийх болно шүү. Луу хаанаас ч юм гарч ирсэн гариг руу хараад Лууны ширтэлтэд ашиглан хумхын тос олгов. Йоан тэрхүү дэлбэртэнд хойш савгдан гисэн боловч түүнийг нүд цавчлгүй харна. Бүүм. Луу зогсолтгүй гаригуудыг Луугийн ширтлээр устгах ба Йоан тэр болгоныг нүд салгалгүй харсаар байв. Маш хурдан Йоаны бодол дотор хэдэн өдөр өнгөрч Йоан бараг 1000 шахам Луугийн ширтэлтийг харсан юм. Тэр үед гадна талд хэдэн цаг тайван байсан чулуун самбар өнгөө хөвргөн улаан гэрэл цацруулах нь ажиглаж байсан хүн болгоныг гүн шоконд оруулна. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас